Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлцөх байгаль орчин салбарын ажилтан албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн албан хаагчтай уулзлаа. Байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн эсрэг ерөнхийлөгчийн баримталж байгаа бодлого мандалал, тэрбумод үндэсний хөдөлгөөн нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт газрын дороотолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр болж байгааг байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайд сандаг учир хэллээ. Ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болно. Дэлхийн 193 орны 10,000 орчим төлөөлөгч оролцох энэ хурлаар цөлжилт, газрын дороотол, гангачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдж байгаа байгаль орчны асуудал, сорилт, шийдэх арга замыг хэлцэх юм а. Манай улс газар ус мод томьёолын хүрээнд тодорхой санаачлалуудаа танилцуулж 1.5 тэрбум Америк долларын хөрөнгө татах зорилт дэвшүүлээд байгаамаа.